Тэр олон мянган километр тэгэл замын бартаа тэ цаг агарын тэ ингээл зураачиг бол шалгуур ихтэй шүү дээ. Аялаад ч юм уу ингээ үзэн яваад хүний нүн сэтгэл хөдлөлт их гоё цэнэглэгдэж зарим газраас ч очрол авч тийч зураг хөглөдөг баг тий. Хичнээн километр газар давхичаа зөө. Ядраад унжийцэн 3 зураач суугаад зураал яа за энэ шүү гэж сэргэж байхгүй зурсан зурагнаасаа тий. За юунд явчваа хэвээр. Хүний нийгэм ч өөрөө одоо бид нар одоо мэдэн шүү дээ. Одоо манай нийгмийн амьдрал бол ямар вэ те? Тэгэнгүүт яг байгаль их гэдэг чинь өөрөө юм гоё цэвэр агаартай, цэвэр орчинтой, хүний хөл хөрөөгүй манай Монголд бол асар их тийм гоё газрууд их байна шүү дээ. Үзэгчдээ та бүхний харж байгаа энэ бүтээлүүд бол зураач Цолонбатын бүтээлүүд юм аа. Бүтээл зурагч нэвтрүүлэг эхэлж байна. Багсвал юм харилцаа адилгүй юм нарийн зөөлхөн явж орж ирдэг. Та бүхнийг Монголын орчуудын эвлийн гишүүн зураач Цолонбаттай уулзуулаад байна. За сайн байна уу та? Сайн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан үйлчж байна уу та? Сайхан үйлчж байна. За сайхан үйлчж байна. За өнгөрсөн он жилүүд уран бүтээл ариунтай. Уран бүтээл ариун аялал хийлээ. Ерөнхийдөө ховдын нэг онцлог тал нь бол ийм говь юм билээ. Доогоор энэ говь. Говьроход уулаар бол хөх чулуулаг ихтэй тийм том уулуудтай. Завхан одоо говьолтой ховд идэрч ерөнхийдөө төстэй юм билээ. Дундаж хэмжээний студийн сонголт авлаа. Жаз урлаг гэж одоо байдаг. Жаз хөгжмийн одоо яг нэг онцлог нь тухайн үеийнхээ эмоцн дээр байж идэг. Тийм. Инээж байгаа баяр баясгалантай байгаас хамаарат тухайн тоглолт хүмүүст нөлөөлдөг. Энэгүүрээ жазууд их гоё гэдэгтэй адилхан санагдсан байхгүй. Одоо яг импрессионизм бол жаз хөгжмөнтэй бол яг адилхан. Яагаад тэгэхээр жаз хөгжмөнд бол нэг импровизац гэж байдаг шүү дээ. Баяжуулалт гэх. Тэгээ яг ингээд дараа нэг аялгуу дараад эхлэнгүүт тухайн одоо бүрээчин ч байд юм уу саксофонч тухайн үеийн тэр яг хорон бүрийн тэр сэтгэлдлийг бол шууд баяжуулаад тэр хөгжмийг тоглоод хичнээн цаг тоглож болдог шүү дээ. Өдөр болгон бас тэрийгэ тоглож. Тэр тоглоомд өөр. Тийм. Тэгээ орж ирээд тэр жазыг сонсож байгаа хүн чи яг өчигдрийн хөгжмөл тоглолоо гэдгүүл гэхгүй харин онцлог нь тэр. Тэрүүгээрээ өөр. Тэнгүүд импрессионизмын нэг давуу тал нь бол зүгээр ингээд маш гоё өнгө, маш гоё эмоц, маш гоё сэтгэл тэрнээс л кайф авдаг. Импрессионист зураач нар зурлаа гэж зурж явах үедээ кайф авдаг. Зураг дуусглаа гэж нэг кайф авдаг. Тэрүүгээрээ бас нэг давуу талтай. Энэ мастикийн өөр ингэ уншдаг газар баг газрын
хатыг л нэг орой нар юм уу өглөөний нар хавцаа ерөнхийдөө хийх гээд зорж байна. Одоо нэг юм дээр хийгээд ахаар чинь нөгөө мэдээж хэрэг нөгөө бас ингээл өөдөлт тэгээ муудалт гэ үүсдэг л байхгүй. Сэдвээ солиод ингээд ирэхээр зөөлөн нюанстай үзэсгэлэн хийж хагаад хатуу одоо энэ бол нэлээд хатуу тийм хорц тийм өнцгөөс хийж байгаа шүү дээ. Тэгээд хатуу хийж хагаад эргээд зөөлнийг яаж хийх вэ? Тэр арай илүү ахиц гарч байгаа байхгүй. А тийм бүр нарийн нюанс руу ингээд эмхтэн хөрөг бүр нарийн нюанстай бүр чимхлүүр юу ороод ирэхээр чинь бүр нарийн байгалийн зураг бол том нюанс амар том хаагаа явчих. Тэр бол эргээд нарийн руугаар эргээд том зөөлөн нюанс руугаар эргээд том инхээр нөгөө зураачийн хөгжил бас хэрэгтэй бол багш маань бол ерөнхийдөө байнгын ингэж ярьдаг гэсэн үг. Яг зур. Эхлээд яг зурч. Дараа нь яг зурснаа хэд дахин задлж болно. Тэгэхээр энэ манай багшийн л өөрхий яг тэр нөгөө юу яваад байгаа байхгүй. Заа харагч. Тэгэхээр таны багш одоо Гамболд одоо Монголын дүрс төрөлхтний салбарт маш үнэтэй хувь нэмэр оруулсан одоо дүрс төрөлхтний салбарт мэдгүй хүн байхгүй. Тэгээ энэ агуу үнэтэй та бас ингээ шав болоод тэр дундаа бас бусад шавнараас гэх юм уу илүү их цаг хугацааг бас хамт өнгөрүүлсэн хүний үед багш маань одоо уран бүтээлээс гадна амьдрал дээрээ тий ямар хүн байсан юм бэ? Багшигаа дагаад одоо тэгэл бас нэлээд их цаг хугацаа зарцуулсан л да. Тэгэл тэр хүний чинь араам хоост бодог бүх юмыг татаал зарим нэг зурган дээрээс нь зуралцаал тэгэл мань хүн чинь за энэ дээр чи нэг эхэлчихэрэг яваадаг нь. Тэгэхээр чи айгүй их нөгөө итгэл найдвар хүлээл гэж үү. Тэгэхээр чи нөгөө хүнд нөгөө миний үд чи айгүй гоё байгаа байхгүй тий. Хэвээ багш минь надад итгэж ингээл нөгөө зургийг ингээл эхлээл ингээл ингэнгүүт чи орж ирэнгүүтээ хэвээ тэрэн дээр чи ингэж хийж яснаа. За чи үргэлжлүүлчих гээл яваадаг нь. Тэгэнгүүт нөгөөтгөн дээр ингээл хийгээл. Одоо дахад тэр айгүй их итгэл найдвар өгчсэн юм шиг. Тэгээ итгэл найдвар зориг өгөөд тэгээд тэгэхэр чи нөгөө ингээл цаашдаа яг өөрийнхөө юмыг хийх болохоор бас айгүй том толгоор тий. Манай багш бол ингэдэг гэсэн. Яаж юмыг зөв эзэмших үү гэдэг юмыг ингээд системчилж ингэж заадаг. Бид нар чи 96 онд ороод Гамболд багш нэг өдөр ингээл хэвээр савнуудыг ингээл өнгөөр бодуулаад маш хорц өнгөтэй даавуунууд тавиал тэгэл натюрморт тавиал за одоо зур гэсэн чинь нөгөөх нь болдгүй зүгээр оранжоор будсан эн чин кабель дээр будсан эн чи одоо үзмийн ягаанаар будсан ч гэдэг юм уу дандаа л бодгийг хольж л нөгөө ингээд гамыг багсгаж бичдэг байхад чинь нөгөө юун дээр чинь зүгээр яг будгаар нь давхар болохгүй бүр ямар сони юм болоод бүр ингээд учраа алтхаа байгаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээ байдсан чи багш нэг өдөр орж ирсэн. За яасан болохгүй байгаа шүү дээ гэхгүй юм манай багш. Яагаад болохгүй юм бол гэ ингээ бодсон чи. Аргагүй шүү дээ. Та нарыг би бол ингээ юм хараал, хулаал, дөөрэлгаал ингээ зурдаг зураач болохгүй. Би ингээ та нарыг юмыг бодож, тунгааж, тооцоолж тэ шийдэж зурдаг зураач болгоноо гэж хэлжсэн байхгүй. Тэгэнгүүт энэ хүн өөрөө яаж зурдیں۔ Гэдэг юм орж ирж байгаа байхгүй. Тэгээ урланд нь юмыг зөөж өгөөл ингээл явж байхад бид нар бол нэг урд нь болохоор юм хавтгай бичдэг юм билээ. Нэг Орос арга ер нь Орос школч л манай Монголд давмгай байсан шүү дээ. Яг тэр номнуудыг хараад Оросын зурагч нар шиг ингээл хавтгай бичих гээл ингээл үзээдсэн чинь яг багшигаа урланд очиж үзсэн чинь манай багш айгүй сэрэг бичдэг. Нэг өгөхөр хамгийн доотлын давхар харагдаж идэг. Тэгэхээр чи хамгийн доотлын давхар тэрний дээр 3 4 давхар сэрэг явж байгаа байхгүй ингээд. Сэрэг явахаар 3 4 давхарыг нийлж нэг өнгө болж харагдаж байгаа байхгүй. Тэгээд эренгүүтээ тэр чинь яг би ингээд бодсон тэр нэг гоошаар л бид нар хийжсэн юм чи. Ихэл өтгөн аваад дээрэс нь ингээл 10 тал ингээл татаал бичээл өнгөт. Өстө авж штэ.
Дүүн баяр те. Фаач. Бид нар одоо ингээ нэг юм хавтгаа бичээл ингээл пял гээл ингээ шингээ хавтгаа бичээл болохгүй. Тэнгүүт нөгөө айгүйх битцсэн юм дээр чинь хавтгаа битцсэн юм дээр чинь ингээ аргун туулаад зүгээр ингээ будгаар ингээл бичингүүт чинь зүгээр орилол өстой ингээл гашгачаал. Тэнгүүт чинь нөгөө нэг гой уран зургийн нөгөө нэг гой өнгөний амт гэж байгаа шүү дээ тий. Яг тэр чинь мэдрүүлэх гээл нөгөө багш маань өстой гачин юм тавиад сэдэл. Тэгэл натюрморт болгон дээр аюу сонь юм тавина. Тэнгүүд натюрморт болгон нэг даалгавартай байсан юм билээ л дээ. Одоо эргээл бодоод тахт тэгэл ингээ аюу сонь даалгавар бидний ер нь бол задлах аюу сонь даалгавруудыг сэддэг. За тэгэхээр бидний одоо хууч найр гэх юм уу те мэддэг хүн болгонд мэдэндээ Эрцэнка гэдэг Оросын соёлын төв дотор одоо ийм сайхан үзэсгэлэн гаргасан юм байна. Сэлэнгийн орхон сэлэнгийн бэлчээр гэдэг газар хонь нууг гэдэг. Одоо энэ гэхэд чинь энэний доороос оромж харагдаж байгаа шүү дээ. Улаан харагдаж байгаа шүү дээ. Энэ завсраа тий энэ улаан харагдаад байгаа. Тэгээ энэ улаан чинь бол энэ одоо энэ зүлгэн ногоонд өнгөд дэмжиж байгаа байхгүй. Үдшийн бүрхий шөнийн яг энэ үдшийн үеийг яаж харуулах вэ? Бид нар миний одоо энэ хэрэглээд байгаа чинь орой үдэш бүх хэний ч нөгөө бас хийгдэг агшныг ингээ бас нэг юунд оруулах юмсан. Бас нэг зураг олчих юмсан. Тэрүүгээрээ бас нэг өөр өнцгөөс нэг юм нэг гой бүтээлүүд харилцсан өөр тий өөр онцлогтой зургууд гарах юмсан гэсэн л тийм зорилготой л гэж байгаа юм л. Энэ үзэсгэлэнг ер нь юунд зориулж гаргав те анх яагаад сэтэл нь хаанаас үүссэн талаар бас нэг хуваалцаач. 20 оны 6 сар хавцаа байна уу да. Манай энэ соёлын гавь зүтгэлтэн продюсер, урлаг судлаач, куратор Дамдын сүрэн байна. Хүрлбаатарын Дамдын сүрэн байна одоо. Нэг ажлын санал тавиад хоёулаа уулзъя. Тэгээ нэг ажил хоёулаа ярив. Тэгээд нэг уулзаад цуугаад ярьсан чи. За одоо ингээд одоо багш Гамбол багш маань одоо ингээд тэнгэрийн оронд очлоо. Тэгээд Монголд маань энэ импрессионизм гэдэг юм ер нь байх хэвээр. Тэгээд багш Гамбол багш маань ингээд дуусчих маргүй байна. Чи бас нэг сурсан мэдснээ одоо гарах цаг нь болжээ. Тэгээд найз нь одоо ингээд дэмжээ. Тэгээд бүх тал дээр дэмжих гэсэн үг байна. Тэгээ надад тавьсан зургуудын хэмжээ бол анх хараад би бол амар том хэмжээнүүд надад үзүүлсэн байхгүй. 5 метртэй, 2 метртэй, 5-2-ын харьцаатай 2 том ажил. Тий. 350-тай одоо 2 метртэй 4 том ажил. За 260-тай метр 40-тай 6. За ингээд бусд нь ингээд дундаж жижиг ажлууд ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ мэдээж нэг үзэсгэлэнгээр дуусахгүй л дээ бид тэрийн одоо ингээд энэ сайхан үйл ажиллагаа бол гэтээ энэ үзэсгэлэн би бол миний хувьд бол бас намайг нэлээд задлсан. Тэ хэмжээний хувьд бол ингээд маш их задлсан. Бас тодорхой хэмжээгээр хөгжил бас нэлээд хөгжүүлсэн тийм үзэсгэлэн боллоо. Тэгээд ингээд асар том ихтгэл найдвар л та энэ хүний тэ бас тодорхой хэмжээний хөрөнгө зарлаа энэ хүн чинь. Тэгээ энэ хэмжээнд бас би бол нэлээд л өөргөд ажиллалаа гэж бодож байгаа. Тэгээ би одоо продюсер Дамдын сүрэндээ яхаа энэ нэвтрүүлгийг тайлбарлал бас найздаа маш их баярлаа гэж хэлээ. Тэгээ манай гэр бүлээс бол одоо маш их тийм бас тослолт тийм энэ бол бас дэмжлэг үзүүлсэн. За энэ болохоор их газрын чулуу. За энэ зурган дээр яагаад би дахиад зурсан бэ гэхээр багш маань энийг бол нэлээд их зурсан. Тэрэн дээр би нэлээд оролцсон. Багштайгаа хамт ингээд энэ зураг багшаа. Гэхдээ бол багшийн зурган дээр бол ийм
сул орон зоонд байдаг байхгүй юу? Дан юм босоо хаднууд байдаг. Гэтээ багших бол срокоор дуустдаг бол минийх бол бичиж дуусч байгаа. Энүүгээрөө арай өөр. Тий. Тэгээ энэ бол маш гоё юм. Би энийг дахиж хиймээр санагдсан байхгүй юу? Одоо энэ сэрэг таталтууд бол ерөнхийдөө нюанс гэж одоо энэ багсных бол зөөлөн энэ бол хатуу нюанс олж ирж байна. Өөрөөсөө өнгөнүүд маань хоорондоо холилдохгүй шууд будган чигээр очиж байгаа гэдгийг та нар анзаарч байгаа. Жишээ нь одоо ингээд сайн оранж гэдэг чинь шүү дээ. Оранж гэдэг чинь цэвэр будгаараа явахлаар тэр өнгө шигээд байна шүү дээ. Тэгээ тэндээс ч тэр одоо тэр тооны асуудал гарч ирж байна шүү дээ. Тэр болгоныг хүн ингээд шууд хараад ондод хэлж чадахгүй мөртлөнгөөсөө мэдэгддэг. Одоо ингээд байгаа байхгүй. Яг чи сая аягүй чухал юм хэлж байгаа байхгүй. Оранжийг шууд оранжоор нь тавилаа, коблтер нь тавилаа. Шууд нөгөө будгаар нь ингээд тавих юм бол энэ чинь бодог болчиход байгаа шүү дээ. Өнгө биш. Тэгвэл энийг яаж өнгө болгох юм гингүүд доод суурнаас асуудал байгаа байхгүй. Доод суурийг яаж бэлдэж өгөх вэ? Түүн дээр энэ яг будгаараа очиход яаж энэ гоё өнгөнүүд ажиллах вэ гэдэг зарчим чинь тэгэл нөгөө тохон зураачийн нөгөө юу л байгаа байхгүй. Энийг би 3 4 давхар 5 давхаргын дараа ч юм уу тийм болгоод дуусгана гэсэн тооцоо байгаа шүү дээ тий. Тэр чинь тэр сэрэг бичлэлт 4 давхаргыг харж чадж байна гэсэн үг байхгүй. 4 5 давхаргыг харж чадж байна. Энэ зөөлөн нюанс, хатуу нюанс, одоо зөөлөн нюанс одоо юм газар ингэ явж байна. Ерөнхийдөө импрессионизм гэдэг бол 1860-аад оны үед бол Францад үүссэн, Францын эдийн зураач нарын үүсгэсэн тийм изм бохгүй юу. Тэгэнгүүт Франц хүнд илэрсэн импрессионизмын илрэл тэгвэл Монгол хүнд яаж илэрч болох юм гэдэг имийг мань хүн өөрөө ингэ судлаад Монгол хүний үүднээс бол ингэж илэрч болно. Арай илүү дэвшлэн ийм байж болох юм гээд яг Францыг бас дөөрөөгүй шүү дээ. Тийм. Тэгэнгүүт мань хүн боловсруулад яг цагтлах юм бол яг тоо бодож байгаа юм шиг ингэ биччихдэг гэсэн юм байна. Бүр тэмдэглэл хөтлөө. Тийм, тэмдэглэл хөтөлчдөг. Тэгэнгүүт Хагстон ингэж орж ирнэ. Тэгвэл Лисрокн ингэж орж ирнэ. Дулаана ингэж авнаа. Дуусгалтан дээр хүүтнээ ингэж авнаа. Эсвэл дуусгахтаа хүүтэн бол дуусна. Эсвэл энэ дулаан маягаар дуусна гэдэг ингээд. Тэнгүүд би доор нь яаж хүүтнээ оруулах вэ? Бүх юм ингээд бүгдийг ингээд маш том гарын албаг ном байна шүү дээ. Тийм. Ном шиг бичдэг байсан. Бүр ингээд маш их бичвэр үлдсэн шүү дээ. Энд бас нэг үнэхээр бас айхтар өнгөтэй зураг. Энэ зургийн талаар за энэ бол одоо их газрын чулуу. Энэ хоёр зургийн одоо бол оройн хэсгийн хатнууд байна. Яг оройн хэсгийн хатнууд. Тэгээ өдрийн нарны халуунд ингээд улаасцсан байгаа тэр агшин баггүй улаассан. Энэ болохоор айгам халуун 1, айгам халуун 2 гэхгүй. одоо байгалийн зургийг харангууд за реалист зургийг бол хүн хараад ойлгомжтой мэдлэг те. За мэдээж уул бол ийм байдаг, өнгө ийм байдаг ингээд бид нэр хүүхд байхаас ахвал дээрс. Гэхдээ одоо ингээд колорист буюу одоо ингээд тест өөр өнгүүдээр ингээд тэрийг бас илэрхийлж болоод байна шүү дээ. Энэ л их гайхамшигтай байгаад байгаа юм л да. Импрессионистууд бол
нэг мотив дээр нэг мотив буюу нэг одоо усан сан гэдэг байгаа шүү дээ. Клод Мони гэдэг зураач бол зөвхөн өөрийн тэр Живерни гэдэг Франц дахь тэр усан сан цөөрмийг насаараа зурсан байхгүй эргэн тойрон. Тойрол зураадсан. Тэр алдартай ш дэлхийд. Тэгэнгүүт тэр ганцхан мотив байршлыг бол ингээд хид ч мүлжиж болж байгаа байхгүй. Хидчнээс зураг болгож болно. Импрессионист арга хэлбэрт арган дээр бол изм дээр бол тэ өглөөний Живерни, өдрийн Живерни, үдээс хойш оройных, шөнийх тэдэн цагийнх ч гэдэг юм уу те ингэж өдөр нь давтагдсан ч тэр өнгө колорит давтагддаг. Тийм их зэрлэхийн нараа ихчих, энэ альмаа ихчих байна, энэ төгс оюун ихчих байна. Тий ингээд за энэ урлагийн гэр зүтгэлтэн орхон ахын бүтээл байна. Тэгээ энийг би яг өөрөөс нь сонсоогүй нэг дүүн фэйсбүүк дээр бичсэн. Энэ бол өөрөө орхон ах, энэ орхон ахын дүүн юм гэсэн. Тийм тэгж бичсэн байл. За энэ их жаргал ахын этюд хонгорын хэлс. Тийм энд одоо ингээ усан будгийн ажлууд юм. Их жаргал ахын. Ийм сериал, ийм хаттай өргөд байна. Үзэгчдээ бид бүхэн Их Монгол Плазагийн 4-р давхарт байрлах Tara Art галерей дээрээс нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүргэж байна. Тэгэхээр энэ бол таны өөрийн бас хувийн галерей гэж ойлголоо тий. Тэгээ бас орж ирэхэд маш олон зураачдын бас бүтээлүүд байна. Тэгээ энэ талаасаа бидэрт уулзаач. Одоо манай энэ галерей бол ерөнхийдөө бие даасан болоо тийм үзлэн гарах тал руу биш, харилцаа тал руу үзэл. Тэгээд айл болох энэ галерейд бол хуучны ховор нандин зургуудыг одоо гар дээр байгаа одоо цоглуулсан тэр зураг цоглуулагч маа зарим нэг зураг зарах болдог шүү дээ тий. Тэр үед бол яг манай галерейд хандаад тэгээд ингээд бас нөгөө тэрийг сонирхож байгаа зураг цоглуулагч нарт хүргэх. Зарим нэг зураач нар маань одоо энэ зургийг заруулмаар байна яаралтай гэсэн үед бол бас тэр зургуудыг одоо эзэд нь хүргэж өгөх тий. Холбож өгөх одоо тийм үйл ажиллагаа ингээд хийж ин да итгэвтэй. Галерей үйл ажиллагаа явуулахаас гаднаас түрүү орж ирээд харлаа. Хүүхдийн одоо дүрслэхүүрлийн бас дугуулan ажиллаж байна тийм. Энэ тэр хүүхдийн дүрслэн бодох чадвар хийгээд бас дээр нь гоод зүй мэдлэг өгдөг юм. Энэ талаар ч бас сонирхож асууж бодож байна. Бас манай гэр бүлийн бас зураач уран бүтээлч юм байгаа. Тэгээд энэ манай гэр бүлийн маань энэ сургалтад хариуцдаг. Тэгээд сүүлийн үед бол ерөнхийдөө энэ галерей жил ажиллаж байна. Манай сургалт бол ерөнхийдөө тухайн хүүхдийн төвшин дээр зөвлөгөө өгөөд өөрийнх нь одоо зургийн гэсэн тэр хүсэл мөрөөдөл дээр нь тулгуурлаж ингээд заахаар бол эцэг эхчүүд бол өөрийнхөө хүүхдийн сэтгэл зүй болоод тэр өөрийнх нь ертөнцийг ингээд энэ баг тэр зургнаас бас олж харж штэ. Тэгээд цаашд ингээд хөгж зарим одоо эцэг эхчүүд бол маш өндөр шаардлагатай эцэг эхчүүд байна. Манай хүүхд одоо тэд хоног яваад тим хэмжээнд өөрчлөлтөнд орлоо гэдэг ингээд аюу сайн хүүхдүүдийнхээ тэр хяналттай тэр хүүхдэд анхаарал тавих юм аюу өндөр байгаа байхгүй. Одоо бол цаашдаа нийгмийн шаардлага бол ингэж штэ. Хүн болгон одоо машин барих хэрэгтэй байхгүй. Тэ? Энэ бол амьдралын шаардлага. Тэ? Жолооч байх хэрэгтэй, машинтай байх хэрэгтэй. Ховдоо энэ бол өөрөө жолооч байх хэрэгтэй. Одоо хүн болгон англи хэлтэй болох шаардлагатай болчиход шүү дээ. За түүнтэй адилхан одоо цаашдаа ингээл зургийн мэдгэдэггүй зургийн өнгө будгийн одоо тоон одоо өнгө зохицлыг мэдээд хэлэх юм бол хувцс суунаар одоо гэр оронд байгаа зураг тэр ингэ тавилга хэрэгсэл бүх юмдаа бас арай өөрөөр хандгал واخгүй. Уран зурагт те багасаа ингээд мэдрэмжтэй уран зургийн бас тодорхой хэмжээний аягүй сайн суурьтай болж гарч ирж байгаа. Заавал зураач болох албагүй л дээ. Эндээс харсан сэтгэл бас эндээс ингэ харангуут бүр шал өөр сонирн байгаа байхгүй. Одоо энэ цөөрөм. Одоо тэнд нэг цөөрөм байгаа тий. Яагаад цөөрөм зураад байгаа гэхээр одоо цөөрөм маш гоё. Аюу гоё ингээд
өөрөө модтой, агаартай, устай. Тэгээд энэ усны тусгал дээр ингээд энэ цаатлын модны энэ цаатлын байгалийн тусгал бууж ирчихдэг байхгүй. Тэгэхээр би яг энэ хоёрыг зэрэг бичих хэрэгтэй болж байгаа байхгүй. Гэтэ энэ тусгал бол энээсээ бараан байх хэрэгтэй гэдээ хуультай байт юм биш. Ямар ч тохиолдолд тийм ус бол бараан. Тэг ус бол бараан. Тэгэл нөгөө багшлагаа явуул яж хат. За юу ч чинийх хуулиас эсрэгээр яваад шүү. Усны тусгал нь гэгтэй болоод юу одоо ингэ тэнгуү чинь яг тэндээс л яг нөгөө багштай сууж хатал яг тэр юу ч л явж байгаа байхгүй. бараан байдаг. Тэнгуү чинь энэ ус маань өөрөө ингээд бараан байх хэрэгтэй гэдэг хуультай байт юм л уран зургийн тий. Тэр нүдээр харагдаж байгаа биш ээ. Биш тий. Тэр бас бид хүмүүс ялгадгүй байна шүү дээ. Тий. Заримдаа усны нөгөө гэрэл ингээл гэрэл ойгоо буунгуч бүр илүү гэрэлтэй юм шиг санагдаад байдаг. Тийм уул нь толион дээр тусч байгаа нөгөө ойж байгаа гэрлүүд байж шүү дээ. Гэлбаанууд. Тэрийг гоё шийдэж зурх уу? Эсвэл энэ дүнсгэр хийлбэрийн хуулиа дагаж хийх үү? Аль нь ашигтай вэ гэдэг чинь л гараад ирж байгаа. Энийг л хэрэглэн дээ. Тэг энийг бол яг захиалгаар хийлгэж байгаа л да. Томроо хэмжээний зурган дээр бол одоо энэ одоо нэг 80-тай мастик юм байна. Тэгээ 80-тай гэхээр метртэй мастикийн хийлгий гэж бодож байсан. Тэгтээ бол даахгүй юм лээ. Ер нь бүр ингээл хийх тийм бүр ингээд юу бас нэлээд тийм хүчтэй ихгүй болохгүй болчихсон. Тэгээ энэ бол энд будаг аваад ингээл татхад бол бас нэлээд хүч орж байгаа шүү дээ. Тэгсэн тэгээ 5 м ингээд хан дээр форматн дээр ингээ явах орч яах вэ? Бүтэн биеэрээ хөдлөн шүү дээ. Тэ? ...2001 онд төгсөл хурлын дээд сургууль төгсөөд Монгол эмэгтэй үзэсгэлэнт дүр төрх тэр идэл хувцас сэргэлттэй тийм сэдвэр нэг хэсэг зургаад зурж байсан, уран бүтээлээ төрүүлж байсан. Тэгээд 10 жил ерөнхийдөө энэ сэдв дээр байсан. Тэгээд ерөнхийдөө манай зурагч нар мэдэх байх. Гэхдээ зарим мэддэг юм байлээ. Энэ 10-20 бүтээлээс нэг нь бол 2012 оны Бээжингийн олон улсын биенналд тэнцэж орж исэн. Тэгээд их сони юм нь болохоор 12 онд орж исэн болол одоо 2022 он шүү дээ, тий. 22 оны Бээжингийн өвлийн биенналын Бээжин биенналд миний нэг зураг болсон. Яг 10 жилийн дараа би сая тэнцэж орлоо. Тийм. Одоо энэ 1 сарын 18-нд Бээжин биеннал 2022 оны 9 дахь удаагийн биеннал. Хаттуудын маань дараа бол ерөнхийдөө би энэ адууны сэдвэр бүтээлүүд хийж гисэн. Тий. Тэгээд энэ адууны сэдвээр хийхдээ бол энэ монголчуудын нэг жаргалын 8 мөр гэж үүдэг шүү дээ. Тий. Тэрийг одоо ер нь жоохон орчин үеийн төвшөнд хий гэсэн зорилгоор энэ одоо ийм нэг юм хийц гаргаж ирж байгаа байхгүй. Ерөнхийдөө шийдэл нь бол хорц өнгөнд шийдэж тэгээд тухайн айлд бол ийм бас нэг юм маш гоё тийм тий энергийг илэрхийлсэн тийм зураг болох гэж зорж. Сая өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бол дан нөгөө байгалийн сэдвэр хийсэн. Байгалийн том хэмжээний үзэсгэлэн гарсныг сайн мэдж байгаа. Жижиг хэмжээний үзэсгэлэнгүүд ч гарсан. Багшигаа яг амьд байх, сэрүүн байхад бол би багштайгаа жилд 4 үзэсгэлэн гаргаж ирсэн юм билий хамтарч. Тэгээ хавар 100 намар гэл ингээд бүр. Тэгэхээр ингээд зураачдын хувьд бол жилд 4 үзэсгэлэн гаргана гэдэг бол асар их хөдөлмөрлөлтөө та бүхэн мэдэн шүү дээ. Одоо бол байгалийн сэдвээс би тодорхой хэмжээний нэг хэсэг хугацаа завсарлаад энэ сэдвүүдээр дахиад гэхдээ ийм том биш. Дандаа жижиг хэмжээний ийм сериал одоо нэг 30-аас 40 ажилтай пул үзэсгэлэн хийх гэдэг ингээд зорж байгаа. Ерөнхийдөө ингээд одоо морины үзэсгэлэн гэдэг ингээд гарах хэсэг хугацаанд ажиллаад түүний дараа ингээд эргээ хаттдах юм уу? Эргээд байгалийн сэдвт уран зураг руугаа ч юм уу ингээд ерөнхийдөө 20 жилийн төлөвлөгөө бол гарцсан байна. Үзэсгэлэнгүүдийн. Тэгэхээр бол ерөнхийдөө
цаг зав бол юм бол тэгэл тийм маш бага л гэсэн үг л дээ. Энэ болохоор арай нарийнхан байгаа шүү дээ. Бүр гоё хөнгөн. Тэгсэн мөртлөө ингээд юу. Айгу энэ бол айгу надад бас их таалагдаад. Хамгийн сүүлд ерөнхийдөө дуусахт чинь энэ мастикийн чи үүрэг оролцоо айгу их байдаг байхгүй. Яг натурал тал руугаа яг байгаль талынхаа өнгөрөө нэлээд өгөхөц. Тэр бол нэлээд улаан өнгийнх. Тэр нь болохоор ногоон өнгийн, ногоон цэнхэр өнгийн, хөх өнгийн тийм шийдэлттэй. Энэ болохоор ийм дулаан шар зөөлөн тоон руугаа шийдсэн. Тэгээд ерөнхийдөө энэ мод бол аюу гоё үүрэгтэй зохиомжтой. Тийм бооч? Энэ гоё. Одоо энэ бол одоо манай энэ сэлэнгийн зэлтэрлөө ингээл иймэрхүү цөөрмүүд ихтэй шүү дээ. Тэгээд 5 м зурганд ч одоо ийм будаг хэд орох вэ? Та нар тооцоол үзэлт. Асар их орж байгаа байхгүй. За одоо яг хөө ингэж байгаа. Өстө энэ том мастикинтэй болоод зүгээр алаад өгөх юм байна гэж бодох байх. Манай залуучууд яг цагаалганд энүүгээр хийж болно. Гоё тавьж болно, гоё өнгөнүүд ингэ хийж бол хамгийн гол нь тэр зураг дараа нь хагарахгүй байх хэрэгтэй байхгүй. Хамгийн гол чухал юм чинь тэр шүү дээ. Тэр том зургийг хэрвээ гадаад руу авч явал яг хөө дотооддоо ингэ зөөвөл яг хөө. Тэгээ энэ тохиолдолд чинь нөгөө хуйлалт үүснэ. Тэгэхэд тэр зураг хагарахгүй байх хэрэгтэй байхгүй. Одоо манай огшин зураг гэхэд чинь тэр Адартаа өглөөгээд зураг маань бол 7 метртэй 3 салдаг гэж штэ. Тэгэхэд тэр зураг энд үзэсгэлэнд ороод, Монголдо үзэсгэлэнд ороод, Бээжингийн хааны ордны үзэсгэлэнд орсон. Бас хуйлж явуулсан, би хуйлаа явуулсан. Тэнд буцаад татаад үзэсгэлэнд орчоод буцааж хуйлаад Монголд ирээд дахиад би уран зургийн галерей дээр буцааж араамд татаад үзэсгэлэнд оруулаад дахиад Норд артын үзэсгэлэнд явж байгаа байхгүй тэр зураг. Тэгэхэд бол тэр хагарал байхгүй тэр үзэсгэлэнгүүдэд ороод тэгээ буцаад Монголд ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ тэр зургнууд бол ерөнхийдөө бүр дээврийн хар цаас шиг болтлоо зузаарсан зургнууд байхгүй. Тэгэхэд хагарахгүй байна гэдэг чинь тэр тохон зурагчийн зурх арга барил чадвар ямар вэ те. Тэгэхэд зүгээр нинхэн хийчээд ахад хагардаг байхгүй. Тэр чинь нинхэн хийчээд ахад технологийн алдаа гараад байгаа байхгүй. Тэгээ бас нилээ энэ чи хийжээ. Тэгээ хост одоо зузаан байх хэвээр. Гэтэ хичнээн зузаан байлаа ч гэсэн чанартай хост байлаа ч гэсэн буруу зурх юм бол хагарал үүснэ. Хохролт үүсдэг байхгүй. За одоо энэ бол одоо миний багш ган болтын зураг байна. Говь гээд бүтээл. Энэ бол гэхдээ акрилик биш тосон бодгийн ажил байгаа. Тосон бодог бол ерөнхийдөө нилээ ер нь бараанд байгаа шүү дээ, тийм акриликийг бодвол. Гэхдээ одоо энэ дээр бол нөгөө шинжүүд байгаа байхгүй юу? Тэнгэрийн доор шар байгаа шүү дээ. Тийм. Энэ дээр хүүтэн ногоон, цайвар ногоон ороод ирж байгаа байхгүй юу? Цайвар цэнхэр ч юм уу. Тэнгүүд энэ дээр яг гам бол ингээ адилхан байгаа. Яг зарчим бол адилхан мөртлөө гамбаа огш бүтээрийн хооронд бол бас ялгаа байгаа байхгүй юу? Тэг зарим нэг одоо орхаах мах бол хэлдэг. Бас өөр байна бас. Ерөнхийдөө яг ижлэх юм шиг мөртлөө өөр бас дотроо бас өөр байна гэдээ бас хэлдэг аахгүй. Тэгээ одоо энэ дээр ихэд ерөнхийдөө энэ хүүтэн авахд энэ доод суурь нь бор байгаа аахгүй. Одоо энэ бол хүүтэн цэнхэр явж байгаа аахгүй. Хар цэнхэр, хар ягаанууд нөгөө ингээ хүүтэн гэдээ яхад энэний доотлын суурь бол одоо бор байгаа аахгүй. Борл строк ингээ яваад гэсэн. Тэгээ борл строк дээр энэ хүүтэн цаанууд л ороод ирж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр чи энэ халуун хүүтний бас л нөгөө юугаа ингээд яцсан. За энд одоо ингээд цайвар ягаан байхад энэ дулаан шар байгаа шүү дээ. Тэ? Тийм. Тэгээ яг энэ нөгөө халуун үтнэр л ингэж битсэн байна. Одоо ингээд юу гэх юм таны багшийн зургийг ингээд хаяад ингээд харангуут бас магадгүй өмнө анзаараагүй ингээд өнгөрчихсөн. Эний нэрээ ингэх юм байна та тэр гэсэн бас тийм юу авдгүй. Одоо тэгж л яг хийгээл улам ингээд хийгээл яг 30 ажлын дараа 40 ажлын дараа ингээд үзлэнгийн дараа ингээд харахад багшийн ярьжсэн үг тэр заажсэн хэлжсэн нюансууд бүгд орж ирдэг байхгүй. Миний төвшин бол бас
багшийн төвшөнд бол яагаачгүй шүү дээ. Үндэлэхэд багш бол маш өндөр төвшөнд хүрсэн. Йонсон бол өстой маш нарийн Йонсонд орсон тим байхгүй. Төстөө боловч минийх бол арай хатуу байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг ингээд багшийн маань олон жилийн энэ их нүр хөдөлмөр хичээл зүтгэлийн тэр юу ч юм бол маш өндөр төвшин байгаа байхгүй. За энэ болохоор ховдын тэр булган сум. Энэ болохоор хил хамгаалахын ерөнхий газрын томилтоор явьжсэн. Би яг багштайгаа сүүлийн баг аялал байлуу да. Нөгөө шилжиж гэсэн юм тодно хаалцсан. Тогшин Хаан үедээ ойлгоогүй юмнууд одоо хүртэл ингээл ингэж хилээд исэн юм биш үү гэд толгойд орж ирэх юм байдаг байхгүй. Ерөнхийдөө бол багшийнхаа араас л би явж шүү дээ. Миний араас яваарай, миний арга барилаар яваарай. Чи өтөр яг л энэ арга барилаар л зурх хэрэгтэй юм гээд надаа ингээл заасан. Хичээнгүүлэн заасан гэж одоо хэлэх юм уу да тий. Өөрийнхөө юмыг өвлүүлж үлдээсэн. Жаахан уу шүү. Яачилтаа сар Архаа нэрээ хайргаа хүлээж жаахан дэвчинөө бас Энэ каталогны нүүрэн дээр бол дараа нь одоо миний багш нь Ламжавын ган болд гэдэг түүний хэлсэн үг ингээ орж ирж байна. Надаа бичиж өгчээсэн. Тийм яг өөрийнх нь. Тэгээд надаа бичиж өгч байхдаа хувь тавилан захиалга өгдөг юм а гэд ингээд надад хэлжсэн байхгүй. Тэгээ ил ган болд гэдэг энэ айгүй сонин. Тэгээ би энийг надаа яг хадгалагдсан. Хувь тавилаар өөрөө захиалга өгдөг. Өөрөө өгдөг гэж байгаа байхгүй. Тэгмээ энэ үг нь айгүй өргөн утга агуулга та. Тэгээд чиний одоо ингээ урд одоо ингээд маш том зам байна. Тэгээд ингээд чамд бол асаргой ирээдүй байгаа шүү гэсэн юм шиг надад захиж үлдээсэн санагддаг. Тэгээд ерөнхийдөө хүн болгон зураач болдгоо, зураач болгон өнгөтэй болдгоо гэдгийн цаана болохоор ингээд чи өөрийнхөө боломжийг те одоо энэ өөрт байгаа энэ юмаа одоо ингээд маш сайн хөдөлмөрлж гаргаарай л гэсэн тийм том захиас байсан юм бол гэж боддоо шүү дээ. одоо дээш мороор төрөө ах дээр 15 км газар бүр дээш өгсөн аа. Тэр автоо юуны Байтгуудын орой автоо гээд өндөрлөгт очиж одоо хилийн баган дээр очих гээд бэлдээ сууж байна. Байтгуудын тэр толгойлтын тухай түүхэн зураг зурх тийм юу авчихсан. Томилт авчихсан. Монгол улсын баруун урд хязгарын Байтгуудын нуруунд манайда хамгаалсан хад тий явж байна да. Монголын маань газар нутаг ямар сайхан өргөн уудам өндөрлөг их сайхан уустай юм бэ. Нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна үзэгчтэй. Ингээд бид бүхэнтэй өөрийн бас урлагийн ертөнцийг, өөрийн үзэл бодлыг хуваалцсан танд ингээд баярлалаа. Таны цаашдын уран бүтээл чинь өндрөөс өндөрөх амжилт хүсье. Баярлалаа танд. Тэгээд энэ бүтээл төрөх агшин гээд нэвтрүүлэгт орсондоо баяртай байна. Тэгээд Монголын төрчлөг урлаг, уран зураг одоо ингээд улам хөгжих болтугай гэж өрөөе. Ирэх мөндөд үзэгчтэй бүтээл төрөх агшин нэвтрүүлгийн энэ оны анхны дугаар энэ түрээд өндөрлж байна. Ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай үзэгчтэй.